Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар замыг холбоод авсан байгаа. Энэ зам нь өөрөө цаашаа ингэж үргэлжилж яваад шинэ налаа хорооллоос шууд цаашаа үргэлжлээд Улаанбаатар хотын замтай холбогдох ийм зам. Тэгэхээр 7 дугаар ороогоор дамжиж биш энүүгээрээ орно. Энэ зам бол цаашаа чигээрээ үргэлжилж байгаа. Гэр орооллын замаараа Банханга, Шойр замын үед явж байгаа замтайгаа холбогдчихдаг ийм тойрог зам. Одоо энэ замыг энэ жил хийгээсээ хүлээгээд авчих. Ягуун зам энэ юм байна тий. Гоё болсон байна. Цагдаагийн газрынхаа 90 жилийн ойтой хамтраад энийг одоо цагдаагийн нэрэмжит гудамж болгож тэр дундаа одоо манай цагдаад ажиллаж байсан Ахмад ажилчдынхаа одоо яг хэний нэрэмжит болохгүй ярилцж байгаа. Энэ хэсэг бол одоо үндсэндээ 1980-ад оноос хойш инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн асуудлууд бол орхигдсон. За 2019-20 онд бол гадна басаад буюу энэ угсармал хуучны нэг Орос угсармал واخгүй юм. Гадна басаад дээврийн засварын ажлууд бол нэг орцсон. Зам инженерийн шугам сүлжээний одоо холбох ажлууд дутуу байгаа. Дутуу ажил үлдээж ямиг ингэж оромцоглож хайжхахаар нэг ажил ингээ гүйцээгээд явчих гэдэг үүднээс би таныг одоо энэ замыг шугам сүлжээний ажлыг харуулчих гэж байгаа. Эрүүл мэндийн төвийн задлах Герман Монголын технологийн хамтарсан их сургууль харагдаж байна. Нөгөө миний хэлээд байгаа байрууд чинь тэр Монгол улсад байгаа тэсэлгээний үйлдвэрүүдийн тэсэлгээний талбаанууд байгаад байгаа. Энийг бас нүүлгэх асуудал, маргаантай хүнд асуудал 32 мегаваттын одоо эрчим хүчний станцаа бид нар улсын комисс хүлээж авах гэж байна. Усныхаа асуудлыг шийдсэн. Одоо бид нар цэвэрлэх байгууламжийн асуудал яригдчих. Бэлэн тээзүнд байж байгаа. 10 гаруй үйлдвэрүүд ажиллаж байна. Хүнд болон хөнгөн үйлдвэрүүд бол бүгдээрээ наашаа нүгүүд ирэхэд бол бид хүлээгээд авах бэлэн. Үйлдвэр технологийн парк маань. За үүнийгээ түшгэлсэн бид нар налахын хамгийн том тулгамдж байгаа асуудал ерөөсөө суур дэд бүтцийн асуудал. Дулааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, цэвэр усны асуудлыг шийдэх. 35-аас 37 дугаар байрнууд 74 онд ашиглалтанд орсон 5 давхрууд гадна басаадын дулаалгын асуудал, дээврийн асуудал бас сая салхинаар уурсан байна. Дээрээс нь 2000 онд ихссэн энэ Баянзүрт дүүрэгтэй холбогдож байгаа дулааны шугамууд дээр компани гүйцэтгэж хийж байгаад зогсож байгаа асуудлууд байгаа юм байна. Нэгдүгээр орны Баянзүрхийн хэсгийн сая 2 дугаар хороон дээр чинь тэр нийслэлийн Носкос дахин төлөвлөлтөөр 75 айлын 2 орн сууж байсан уу? 128 айлын 2 орн сууж баригдаад 75-д нь бид дараагийн дөрвөн байрын асуудлыг чөлөөлсөн. Хот төлөвлөлт орон сууцруулалт тухай хуулиар сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй юм байна. Тэр эрхийг бол нийслэлийн орон сууцны газаргүй бол болж өгвөл дүүрэгт эрхийг шилжүүлээд хийчихвэл яг төвийн байрал дээр гоё юм байна шүү дээ. Худалдааны төв хийж болохоор. Тэр энэ ч бол хувийн хвшлүүд бол сонирхоод орохоор дөрвөн барилгыг нураагаад хуучин дэд бүтцийн мэдээ шинжлэх баг. Тэр 70 оны шугам хоолоод мэдээж өнөөдөр бол шаардлага хангахгүй баг. Налах дүүрэг маань өөрсөнд нь боломж нь бол дахин төлөвлөлтөөр нэлээд олон байршлууд дээр хувийн хвшлүүд худалдааны төв барилга байгууламж барих боломжтой юм байна.